100 дамнасан хайр 8 дугаар бүлгийн 18 дугаар хэсэг. Наалхар намрын сүүлчийн өдрүүд үргэлжилж модод навцаа гөвж дуусжээ. Гадаад харилцааны яамнаас урд хормойтой болтоо өмсөж өндөр өсгийдтэй гуталж исэн үзэгслэн төгс бүсгүй гарч ирсэн нь шүрээ байлаа. Дүүрлэхэр харнууд нь очтон гэрэлтэж хасын цагаан царайнд нь инээмсэглэл тодорно. Тэрээр гунхалзан алхасаар төв талбайгаар дамжин цаашилж шинэхэн нээгдсэн ресторанд ороод ширээн тухлаж хэн нэгнийг хүлээж буй бололтой үе ихэн бугуун цагаа хилэмхэж байв. Амьдрал болоод ажил төрөл нь сайн байгаач сэтгэлийн гүнд хатагдсан нэгэн завир бий. Үслэр болдоггүй хорвоог яалтаж үлээ дээ. Төдөлдөлгүй хаалга онгойн зэгзгээр туранхаа бүсгүй орж ирсэн нь шүрээ рүү гар талсаар дөхөж ирээд удаан хүлээв. Зургандаа анхаарад цагаа анзаарсангүй гэсээр суулаа. Ялгуунаа. Чиний нөгөө асуудал юу болсон бэ? Цаадах чинь янзан дал байна. Гэхдээ би нэг их улаарч гүдгүмаа. Сайхан сэтгэлдээ занлаа байна лээ. Тэгээд ч охин хүүхэдтэй болохоор болгоомжилдэг үсттэй. Тийм шүү. Гэгээ бид хоёр уг нэг татна. Хаяа цэцэрлэгээс авахдаа уралан дээрээ дагуулж очтгийм. Хүний санаанд багтамгүй сонин юм ярьдаг шүү. Гой цэрэглэн охин. Том хамбар ламын хойд дүр гэж ярилцдаг нь оргүй биш юм байна лээ. Манай хоёр хүүхэдтэй болсон. Би сонсоод их баярлсан. Өө тийм үү? Шалтгаан нь олдоо юу? Чи сонсоогүй лөө? Дүүл холон хоёр нэг уулзаад л хүслэн биелчихсэн. Чи арай өөр л тэгж сонссон. Гэтэл би хүүхэд олоогүй болохоор гэгээ мал тусалсан гэсэн үг. Үйтэнгийн хоёр бүсгүйд адилхан шаналл бий. Шүрээ хийдгээр хуланд буран бууж өгөн дөлөөс сэтгэлээ татсан ч өнгөрсөн хугацаанд тэр хүнийг бодож өгүүлээгүй нэг ч хорон байхгүй. Ялгуун ч ялгаагүй анхны хараа төгөлдөр гэх сайхан залууд өгөөд битүүхэн санаа ширч яваа. Шүрээ энэ тухай сайн мэднэ. Ялгуунаа чамд боломж байна. Төгөлдөр хизээ нэг өдөр сонголт хийж л таарна. Хайртайхаа төлөө чадах бүхнийг хийх хэрэгтэй. Яг над шиг гээд инехэд ялгуунч даган мишэлзээ. Би чинь бүрг намаа хүн шүү дээ. Тэгээд ч золоо ихч сайн хүн. Сайхан ч бүсгүй. Хувь заяал мэдэг гээд санаалтлаа. Хоёул хооллож дуусаад шараар гууцхан удаан сууж ярилцаад өндөрлөхөөр шидэн өндийжээ. Намрын нар жаргаж буй бололтой тэнгэрийн хаяа улааран байхаагаад хэсэгхэн бөөн үлсээс анхны засан ширхэг бууж байв. Төгөлдрийн мам бизнест төвг учраад байгаа сурагтай. Надад ямар юм хэлэх вштэй. Ахаас л халж сонслоо. Өнөх прокурор уу? Орлогоос нь татвар өг гэж дарамтлагдаг гэсэн. Төгөлдөр зарим нэг бүтээгдэхүүний нэр хаягийг нь өөрчилж хэлээр оруулсан юм байна. Энийг л мэдчихэд мөнгө нэхэж тэр бүхэл хувь эзэмшнэ гэсэн байгаа юм да. Ямар шуналтай хүн бэ? Дүлт хэлээ. Тусалж чадна. Димээ. Эртэд маш том тус ургасан. Дахин гуух нь муухай штэ. Ялгуунаа. Хоёулаа нэг хүнтэй уулзъя. Цаг тийм ч орой болоогүй байна гэж зүтгэсээр буцан алхаж автобусны буудлын дээр очиод цагаан утсаар ярьлаа. Хийм бэ? Хилчгэлтэй гэж ялуун шалгаахад шүрээ инээд алдан. Дөлөгийн дүү охин бид хоёр сайн найзад болсон. Ер нь дөлтэй холбоотой юм бүхэн надад сайхан санагддаг юм. Шүрээгийн хурушгүй хайрыг мэдэх ялгуун юм хэлсэнгүй айсыг даган нөгөө хүнийг хүлээжээ. Автобусны буудал төөцнүүдийн тэр хаваар хөл хөдөлгөөн ихтэй. Цогтөг хөлжих хүмүүс олноос гадна богино хүрэм, богино юбктэй охид хүүхнүүд ихт харагдана. Шүрээ ялгуун хоёр шөнө оройгоор бараг гарч үзээгүй болоод ч тэрөө жаахан айц давтан харанхуй булан бараад нь зогсов. Аль хэдийн чичирч эхэлсэн ялгуун энд нөгөө юу гэснээ шүрээгийн чихэн чивнэхэд юу нэрээ тийм хүмүүс байдаг гэсэн даанч сонин харагдаад байсан юм а. Арай чи бид хоёрыг гэж хэлж зогсдол архитамиг сэнгэнүүлсэн хоёр залуу дөхөж ирээд "Огтоо, яриа байгаа мó?" гэв.
ялгуун хойш ухран шүрээгийн араар ороод бид хоёр найз залууга хүлээж байна. Юу яриад байгаа гэж түгдчин бовтнов. Хоёр залуу бие биенлүүгээ харж шийдсгээснээ нэг нь хүүхдийн зүг яашка нудлаа байна штэ. Бид хоёр $1 байна шүү. Хүснэг ч нүгэй. Гэсээр төглөө. Жухам юу болоод байгааг сайн ойлгосон шүрээ. Зогс, ойртоод үзээрэй. Та нар хүн андуурсан байна. Гэж хашгирсан ч хоёр залуу тас хийтэл шүгэлдэхэд жижиг хар машин шурх хийтэл тавхисаар ирж зогслоо. Шинжилгээний багийн нууц ажил болоод загдаа даргын уруулт илэрж үйлдээг нь таслан зогсоосны дараа сум даяар дул хулан хоёрыг шагшин магтаж эхэлжээ. Холбогдох яамны дарга төшөмдүүд хэвлэлийнхэн суусан 5-6 машин маргааш өдөр нь ирж шалгалтыг эхлүүлв. Тэд энэ насандаа харж байгаагүй эрдэнэсийн сан хараад нүд нь орой дээр гарах шахан алмаарч дор бүрнээ тоомот нь толгоогоо ашлгсан байх. Орд газрыг хамгаалалтанд аваад хатуу хяналтанд ор хятад ажилчдаар дуустал олборлуулъя гэсэн дөлгийн санаа цөөн хэдэн хүнд таалагдсангүй. Уулуурхан орлог цайд оролцоод газрын хэвлийн баялаг хариуцсан газрын дарга галсан нар ихэд бухимд нь тэрүүхэн тэндээ хор найруулан фракц үсгээд өөрсдийнхөө саналыг хэлсэн бөгөөд энэ нь дүлд мөн адил таалагдсангүй. Монгол ажилчид оруулна гэдэг нь ямар нэгэн аргаар хулгайлан зөвчүүлэх санаа гэдгийг шууд ойлгоод оролцод дарга галсан дарга нарын саналыг дэмжиж байгаа хүмүүс гараа өрг гэлээ. Шалгалтаар эргэсдийн бараг тал хувь нь буюу урган дарга нар цөм гараа өргөж харин хэвлэлийнхэн хамгаалтынхан болох албан тушаал доогуур хүмүүс л дөлийг дэмжижээ. Энэ тохиолдолд төрийн онцгой иргэдийн эрх ямбаа ашиглах ёстойгоо ойлгосонд бол өөрийнхөө хүмүүст хандан олзод галсан нарыг хашаанаас гарга, бусад хүмүүсийг дотгош оруулж очир алмазны нөөцийг тогтоолгох арга хэмжээ ав хэмээн тушаажээ. Олзод галсан нар эсэргүүцэн орилсон ч төрийн алтан соён бүхий байцыг олж хармагц буруу алхам хийснээ ухааран тэр дороо хашааг чөлөөлжээ. Хэдэн сая жилийн өмнө сансар огторгуйгаас унсан багахан хэмжээний солиор тэр чигээрээ очир алмаз үнэт чулуунаас бүрдсэн байсан нь ядарч сулдсан Монгол улсын эдийн засагт маш их том нэмэр болсон гэдэг. Орд газрыг хамгаалуулахаар хуйгаагаар ахлуулсан баг томилж үлдээсэнд бол тэр даруй төгсөө загдаа нарын хүмүүсийг Улаанбаатар хүргэхээр хөдөлжээ. Даалгавраа нэр төртөө гүйцэтгсэн төдийгүй дотоод гадаадын тагнуулуудыг барьж чадсан тул дээд удирдлагаас талархал илэрхийлээд алмаз эрднийг олборлож дуустал хамгаалтыг нь хариуцж өгөх хүсэл тавьжээ. Энэ нь дөл хулан хоёрт таалагдсан нь мэдээж. Нам жим энгийн амьдрах хүсэл тэдэнд маш их бий. Хотод хэд хоног амрах боломж олдож аавынхаараа зочлон өдрийг өнгөрөхдөө оюу Тэнгис хоёрын талаар ярилцаж эрэх зун хурмыг нь хийхээр тохирлоо. Улан жирэмсэн болсныг сонсож хамгийн их баярлсан хүн бол оюу. Ахаасаа урдаж хүүхэдтэй болохгүй гэсэн хатуу бодолтой байсан оюу. Энэ мэдээг сонсмогцол хайртай залуудаа энгэрийн нээж Эремийн цэнгэлд хөл тавьжээ. Дул хулан хоёрыг эрснийг далимдуулан ичиж улаасан Тэнгис толгоогоо илбсээр босоод бид хоёр та нарт нэг мэдээ дуулах гээд хэд хоног хүлээлээ. Нэгэнт дулаах хулан ихч хоёр ирчихсэн болохоор хэлээ. Оюу маань жирэмс болсон. Би хэмээн ярихэд яг адилхан улаачсан оюу нүүрээ нуун ичингүрч байлаа. Галхуу сарнаа хоёр зэрэг мэлэмбүүлэн уйлж аз жаргалаар бэлхэж байлаа. Арай хийж тайтгарсан сарнаа. Би хулангаа төрөх төгөхөөр танаад очиж асарнаа. Өөр санаа заваад байж болохгүй юм. Гэхэд галхууч толгой дохин дэмжээд оюу маань энд бидний дэргэд байгаа болохоор асарч зөвлөд байж дөнгөх бах. Харин бэр маань тэр холгод санаа зовхгүй байж үнэндээ чадахгүй юм.
Манай дөл их хэнэггүй амгалан хүн. Ээж чинь оцнон дээр шүү гэж зэмлэх зөвлөхийн хооронд хэлжээ. Халуун амбүлэрээ цугласан гал хүүгийн хоол унд эцэцгэн гууч хөрсөөр өдөж болгож хүүхдүүд нь төв рүү орохоор хөдөллөө. Дөлийн байранд амьдарч байсан оюу ах эгч хоёр маань дахин хөдөө явах юм чинь би байрандаа үргэлжлүүлэн байж болох юм байна гэхэд Тэнгис чи ганцаараа байгаад л байх юм уу? Аав надад байр ажилд орхон шүү дээ. Хоёулаа хурмаа хийчгээд байнга цугтаа байна. Дүүгийнхээ чанга хатуу занг таашаан сонссон дөл нэгэн хэлэх гээд эргэснээ үгээ залгин урагшаа харчихв. Гэртээ орсны дараа дөл буудан дээрээ тухлан суугаад аавын сайхан хоол идчихлээ. Даруулга хэрэглэнээр байсан ч айгаад чадсангүй. Тэнгисээ миний дүү дэлгүүрлүүдийг дээр хоёулаа ганц жилэм хувааж хүртээ. Гэхэд Тэнгис толгоогоо илснээ. Надад бэлэн арх байна л да. Би задлах үгүйгээ шийдэж чадахгүй байлаа гэж. Тэнгис архиа задлан дээжийг нь дөлд бариад өөртөө хундаглаж цутал уцаараар зогссон оюу. Хөөе Тэнгисээ, архиа түр азна. Намайг багшин дэдэ автобусны буудлын дээр хүргээд өгөөч. Найзууд дуудаад байна. Архиа эргэж ирээд л бол гэсээр Тэнгисийг чирэг шахам гарч одоход энэ харанхуй шөнөөр хэнтэй уулздаг үлээ хэмээн дурмуутайхан үгэлсээр үлдсэн дөлийг инээмсэглэн харж суусан хулан найз охтон дуудаа байлгүй дээ. Оюу маань их хашир болгоомжтой охин. Тэгээд ч Тэнгис хамт явлаа гэд архи аягалан дөлд барив. Дөл хулан хоёр маргааш нөгөөдөр юу хийхээ төлөвлөн ярилцаж эрхлэлтэн тэврэлцээр архи талдаа орхин алдад утсан хан гинжээ. Харилцуурлуу гүйж хөрсөн хулангийн царай хувхай цан сандарч Кингинэ шүрээ ялгуун юу хурдан цагтаад мэдэгд Тэнгисийг нааш нь явуулчих бид хоёр хувцлаж бай гэж баргал орилжээ. 90-ад оны Улаанбаатар хотын амьдрал тунж олон бэрхшээлтэй тулгарсан. Яггүй хүнд үе байлаа. Гудамжинд өлсгөлэн гуйлагчид тариншааны бүхэл бүтэн сүрэг бий болж үүний сацуу эрүүгийн гэмт хэрэг бие үнэлэлт газар авчээ. Олон удаа шоронд орж гарсан архаг гэмт хэрэгтэн лувсан суллагдмагц шинэ орчинтойгоо тун амархан дасан зөгцөн жижигхэн бүлэг толгойлох болж хамгийн амар хэлбэр санагдсан бохир ажил руугаа ханцуу шамдан оржээ. Сансны бодход том бол зэхэлсэн лувсан улам амташшин шантаач гэж эхэлжээ. Голдуу хөдөөнийхэн холын тэврийнхэн энэнд нь өртөн хэл амгийн мулзуулчхаад яваад өгцгөн. Лувсан залуугийн шиг ирч хүчтэй байха байсан ч өөрт нь таалагдсан сайхан бүсгүүчүүдийг өөртөлхөөс буцдаггүй. Ээлжилт аяндаа гарсан лувсан хоёр туслахынхаа хамт Улаанбаатар зочид буудлыг хэдэнтэй тойроод багшин дэдийн автобусны буудлын эсрэг талд машина байрлуулан хяналтаа үргэлжлүүлв. Энэ хавийн цагдаа нар бүгд л лувсангаас гарын мөнгө авдаг болохоор өөч туухгүй. Босоо тэр гартаа шин согоонууд. Аль вэ? Лувсан хаа очиж хараа сайтай. Тийм байна. Энэ хоёр ч үзэгдэж харагдаагүй ёстой л ганга амьтад байх чинь. Өмсөн зүүснээс гадна бие авч яваа байдал явж бие үнэлэгч биш. Лувсан бодолд автан туршлага муутай хоёр туслах нь яах вэ гэцгэн яаруулна. Хэдэн чиглэлийн автобус ирээд хөдөлсөн ч өнөөх хоёр суусангүй. Үнэл хүлээж байгаа бололтой. Яашканууд андашгүй штэ. Хоёр бүсгүй буудлаас холдон харанхуй бараадаа зогсчихв. Босоо явлаа шүү дээ. Наадуул чин доллараар явдаг. Дээд зэрэглийнхэн байна. Үнтэй тохирсон бололтой. Эрхэс өмнө шүүр хэлдэ. Дөнгөж 30 хүрч буй эдэр залуусын байтугай 50 шүргэж явал увсангийн азгааг хөдлөгсөн дэндүү сайхан хүүхнүүд байсан ч бодох ёстой. Дахин асуудалд орвол шорондоо үүр дүлтгийг лувсан сайн мэднэ. За яах вэ? Та хоёрын хүслээр болъё. Очоод уулзаад үз. Үнэрхвэл тултал мөнгө амл. Ах нь хоёр дүүдээ нэг удаа боломж олгоё. Харин би оролцохгүй шүү
Гэхэд нөгөө хоёр нь ч уухаантаас толгой тохиж байна. Уул за тохиромогц тохиог. За амжилт бүрэгдүүд минь. Хоёр залууч хар хурдаараа шууган гарахад хаалга хагас онгойлгон араас нь хянамга ажиллаа. Хүүхнүүдийн үйл хөдлөл явж бие үнэлэгч биш. Лувсан шантарч ихэлсэн ч аль хэдийн хөвчрөн хатуурчсан эргэтэн нь нухан дур тачаал нь өмнөхөөс илүүтэй асан дүрэлзэж байваа. Захын янхнуудыг дуудаад дур хүслээ хангаж болгоч шинэхэн согоонууд үнэхээр тис өөр байх нь гарцаагүй. Автобусны буудлын дээр хэд гурван хөгшин яашка, ганц хоёр хогийн архичтаас өөр хүн алга. Эсгэрэн шүгэлдэх танил дохиог сонссон лувсангийн болгоомжлол тас усран машина тултал нь хаазаллаа. Хүүхнүүдтэй зэрэгцэн зогсмогц хоёр туслах нь чарлуулан тэрсээр машин руу чихэлтэн сууж лувсан ч урд мэдэн давхижээ. 18 дугаар хэсэг төгсөв. Зохиолч Эстинүн 100 дамнсан харь 8 дугаар бүлгийн 19 дугаар хэсэг. Амьдрал харцгаа өнгөөр сүлэлдэн жаргал зовлон ээлжилдэгч өөртөө хамааралтай хинт ч муу юм тохиолдохыг дүл хүсдэггүй. Тэр тусмаа шүрээд Тэнгисийг эрх оронд төгөлдөр ган зоригт энэ тухай мэдэгдээд дараа нь Санги генералаас тусламж хүсжээ. Улангаа хутлан шатаар уруудан буун гадаа гарахад ашгүй Тэнгис хүрээд ирлээ. Алив би жолоодъя. Офицероос багшийн дэд хүртэл зам нь шулууханч гэрлэн дохио ихтэй хөдөлгөөн саараагүй байв. Өнөөдөр надад орчин үеийн гар утас өгнө гэхээр наваагүй. Хөдөө явах юм чинь гэж бодоод татгалцсан буруу байжээ. Дөл үнэхээр их санаа зовсон бололтой дөлийг таньдаг болсон тэр цагаас өдийг хүрэхэд олон бэрхшээл тулгарч байсан ч ингэтлээ сандарсан удааг улан харж байгаагүй. Тайвшир хан минь, замаар хүмүүс яваад байна. Өө, араас цагдаагийн машинд авчихлаа. Дөл үйлэлэг тайвшрах бололтой тол руугаа хэд гарснаа. Миний машины дугаарыг мэддэггүй цагдаа нар бололтой. Тэнгисээ, наан чинь хайрцагтай маяг байгаа. Цонхоор гаргаад бүхэгдээ наачих. Тэр довчийг нь дар. Бүхлөөнөр анивчих гэрэл асмагц хажуу талаас шахаж асан цагдаагийн машин байдлыг ойлгох бололтой чангарагчаар зам чөлөөлөхийг шаардсан дөлийн урд талыг сайхан цэвэрлээд өгчээ. Автобусны буудал хүрэн буумагц ус нь удалсан оюун ухтан улан Тэнгис хоёр халамжлан тайтгаруулсаар үлдэж дөл харгүйхээр цагдаа нар дээр очлоо. Цагдаагийн Ахмад ахлагч хоёр дөл рүү гайхан харснаа. Эргэн та ямар хэрэгээр яваа вүлээ? Бид энд ажилтай байна. Та холдно гэж тушаангүй хэлж байна. Та нар энэ аймгийг хариуцсан цагдаа нар уу? Хоёр цагдаа улам гайхсан бололтой. Тийм ээ. Гэхдээ энэ танд хамаагүй. Тэгснээ хоёул бороохоогоо атгалан савч болно. Энэ нь бороохоо бэлэн шүү гэсэн санаа билээ. Миний найзууд юм л да. Энд байсан хүмүүсээс мэдүүлэг авсан уу? Чээ чинь хаашаа янзын тэнийг навшвэ. Бид ажиллаа хийж байна. Холд. Цагдаагийн ахлагчтай зориуд тандан ярьсан дөл шууд л зохиод унахчихв. Ахмад нь алмайран ангааснаа цахилгаан бороохоогоо шажигнуулан зүтгсэн ч хүчтэй цохиулан унжээ. Дөл алтан соён бүхий пайзаа үзүүлээд хэн хулгаас нэг хэл. Би толлоо шүү. 1 2 3. Төрийн онцгой эрхт гэдгийг сая л ойлгосон хоёр цагдаа бэ чалгаж байна. Би үнэлэгчтэй андуурсан байж болзошгүй. Ер нь би үнэлдэг байсан ч дөлийн хүч нодрох хоёр цагдаагийн нүүрэн дунд ээлжлэн бууж хүсэр унамагц. Хэн хулгаас юм? Та хоёр гарцаагүй холбоотой. Би газар дээр нь шүүх, шийдэх хэрэгтэйг мэдхүү гэж аимшигтай чангаар хашгирчээ. Айж бүлтгэнсэн хулан оюу хоёр дөлийг тэрэн тайвшруулахад цагдаа нарч үнэнээ өчжээ. Гэвч лувсан гих нэрнээс цаашгүй оргондог тогтсон байргүй хүнийг энэ том хотоос хаана гэж хайхав? Цаг хугацаа минут секунд бүр үн цэнтэй.
Удалгүй ганц зэрэг араас нь төгөлдөр санги хоёрч ирэв. Болсон явдлыг товч ярьсан өгсөнд бол цагдаа нар руу гар зангаад энэ хоёр төрийн нэр төрийг ууландаа гიშгсэн новшнууд хэдэн халтар цааснаас гэмт этгээдүүдийг дураар нь авирлах боломжийг өгсөн байна гэж дуржигнуулахад улсын хурлын гишүүний охин гэдгийг мэдээд бүр их сандарсан цагдаагийн ахмад босод ээлжнийхэн ч авдаг. Би даргаа барсандаа л гэж их л сулхан үгэлжээ. Тэр даруй шийдвэр гарч хүмүүсээ хэдэн хэсэг хуваасан хушууч төр өхүчээ дайчлан самны хотоос гарах гарцуудыг бүгдийг нь хаасна. За хөдөлцгөөе. Гэд машинд авахсгийн суугаад давхин одлоо. Тэнгисээ чи хулан оюу хоёртой гэртээ хар. Би уцаар ярина. Гэхэд төгөлдөр та хэд миний машинаар явчих. Би дөлтөө цуг гэд түлхүүрээ өглөө. Дөлийг машиндаа зун хөдлөх агшинд дөл ахаа хүлээ гэх шингэн хоолой сонсдож ахиулан харвал бяцхан болор жижигцгсэн зогсож бахан тэр. Жижиг машины арын судалд булчинлаг хоёр залууд тас тэврүүлэн амаа хамхуулсан шүрээ хичнээн тийжлээд мутарч чадсангүй. Эрх биш хүнд хэцүү нөхцөлд орж явсан болохоор ухаан санаагаа төвлөрүүлэн уужирч чадлаа. Хөөрхий ялгуун ямар ч дуу шуугүй гулдайжээ. Айлгаж цаг очих хэрэгтэй. Дөл маань заавал олно. Азар оюу ирээгүй байсан нь сайн боллоо. Тэгийг бол гуруула баригдахач. Шүрээ бодол хийлэх зураа дөлөө сурсан ардан дулааны хэдэн мэхээхийн тэрсэн эрээг сулруулж чадлаа. Энэ янхан ч новоо хүчтэй юм а. Пөөх. Энэ мөн бүхсэн. Аргагүй л гадаадтай явалдаж том эрэгтэн амталж үтсэн хүүхэн байна да. Шүрээгийн ой гутан дотор нь муухаар авж уужим амьсгаа аван тавшраад миний найз дөлийг та нар мэдэх үү? Төрийн онцгой эрэгт та гурыг мүтгэн олоод ирнэ. Янхнууд эмэлийн мөрөөдөн дөө. Гэтэл ялгуун сэхэ орсон балалтай наад охины жаав нь улс их хурлын гишүүн хан зэрэг тагнуул цагдаагаар дүүрэн тамилууд та гурав буруу хүмүүсээр л оролдчтэй. Яг одоо суллаад явуулбал бид хоёр мартна. Энэ бүхнийг аль түрүүнээс хойш тун анхааралтай сонсож явсан лувсан ян хийтэл торомслон зогсоод кабины гэрлийн асан шүрөөрөө хялам хийснэ шогшрон тухай алгадаад наад хоёроо хөөж буулга гэж хашгичав. Юу гэсэн үг вэ? Маалуудаа. Наад хүүхэн чинь янхан биш. Би дандуурсан байна. Уушлал гуугаад буулга. Боосоо биднээс худлаа хэлэхдээ гаргууд үхснийг нь улсын хурлын гишүүний охин байхав. Хоёр малаа би таньж байна. Ган зоригч насаараа цэрэг тагнуулд явсан хүн бас тэр дөл наад охин чинь хамаатай. Та чинь таниад байна да. Та хоёр жаргалын хэргийг санаж гин үү? Боосоо тавьж явлаач ч адилхан. Тэгснээс лувсан төр зур бодол хэлв. Угаасаа муу зайл их арга мэх сайтай хүн. Машина хүчлэн хаазлаад огцон мушгин тэс өөр зүг рүү эргэн давхихад цагдаагийн машина дууд тохио хангинан түрүүний явсан зүг рүү давхин одлоо. Хар хүлсэн чехарж эхэлсэн лувсан харвуу гэж дуулахтуудын хэлээд урд мэдэн давхисаар гэр хороол руу эргэв. Ёстой лайтай юм боллоо. Арга зэдий. Хоёр хүүхний гарцаагүй олно. Ашиглаж хаад алчхул яадаг бол. Лувсангийн нүдэнд яс шатаах зуухны хүнхээх том ам өнгөнс хүчтэй гал санаанд норон үйднэр инээлээ. Хоёрч буруу зам руу хазаасан болор мөн л хоёр удаа дөл долгор хоёрын ачаар аврагдсан ч ахиад хазаачгаж энэ амьдрал түнд дэндүү хүнд хандсан бололтой. Миний дүү энд юу хийж байгаа юм? Дөл ахаа. Энэ тухай дараа яри. Би лувсан мэдний өмнө нь 3 удаа уулзаж байсан. Хаана? Болор 3 өөр хай хэлээд лувсан ах буудал хизээч ордоггүй. 2-3 сар болоод түрээсэлсэн байраа сольдог. Дөл тэр даруй сангитай холбогдсон болрын хэлсэн хаягийг хэлээд өөрөө нэгэн лүн давхилаа. Миний дүү тайвшир бодол санаагаа зэгцлээд
мэдих бүх юм хэл. Шүрээгч танинда Шинжаанд та нарыг аврах ажиллагаанд оролцсон. Болор толгой дохиод намайг эрэхтэл тийм явдал болсон байсан. Лувсангаас гадна өөр 2-3 бүлэг би. Гэхдээ өнөөдөр тэдний ээлж биш. Бүлэг бас ээлжтэй. Тийм ээ. Бидний мөнгөтэй хүмүүс зардаг. Дараа нь буудлын руу дайрч ороод л дүүг минь, эхнэрийг минь, эгчийг минь гэгчлэн шантаажлж мөнгө салгадаг. Сурцтай нохоонууд юм аа. Болроо шүрээтэй хамт энэ ахын чи эхнэр явлаа. Их эмзэг зөөлөн хүн. Бид аль болох хурдан олох ёстой. Болор харанхуй шин огтхонч бодлолгүй заасаар гэрээ хорооллын нэгэн хашааны гадна ирээд энд лувсан ах надтай нэг удаа ирсэн. Бусдаасаа нуудаг юм шиг санагдсан. Дөл шуурхын машинаас гараад сүрхийтэл өсрөн хашаа давж ороод 10 минут болсны дараа хоосон гарч ирээд алгаа ойрд хүн ирсэн шинж байхгүй. Гээд станцаар бусдтайгаа холбогдсон холбоо ураад нөгөө хаягн дээр чалга байна. Тэр хавийн буудлуудыг бүгдийг нь нэгцэн гин. Дөлгийн дуу шингэрэн амьсгалан түргэсгийг анзаарсан болор туслаж чадахгүйдээ харамсан мэгшиж цууснаа нэгийг санаа бололтой сэртэлзэн аха манай нэг найз байдгийн саяхнаас эхэлсэн юм л да. Хэд хоногийн өмнө лувсан ах авч яваад хаач гэлээ нэг газар хонсон гэсэн. Энд ирснийг хиндэж бүх хэлээрээ зөвхөн бид хоёрын нууц гэсэн гинлээ. Дөл сандран эргэж хараад тэр найз чинь гэрнэ. За би нөвцөн сурагд олцсан. Хар хурдаараа давхисаар ахаад л гэр хороолол руу иргэн бараг л уулын орой дээр байх навсгар бор гэрлэв үйлдэн орлоо. Охин үнэхээр өвдсөн бололтой яраглан хэвтэх хагаад ядарч туйлдсан эмгэн бүгдгэн маань уншиж байв. Дөл станцаар холбоо барин түргэн тусламж дуудах хооронд төгөлдөр болор 2 хамжин охин тусаллаа. Охин цус алдсан бололтой гудсан орсон байхаагаад царайн цөнхийдэл царин уруул нам голтжээ. Үл ялгхан сэргсэн алаг нүдтэй хөөрхөн охин учир байдлыг сонсмогц толгоо өндөгөөд би нэг л удаа атсан. Сайхан дагуулж явах гэхээр нь зогсчихсан. Гэтэл 2 хоногийн өмнө ирээд арын жалганд охины нулимс сад тавин урсгаад яаран догдолж асан дөл төгөлдөр 2 юм асууж чадсангүй. Тэр байр нь хотын баруун захад ханны материалаар өгсөд эхний гудамаар баруун эргээд дахиад зүүн эргэсэн санагдчихэв. Баруун чулуу мохор гудам руу ороод өөдөс харсан халга. Зурагтын эцс хавьд явсан дөл тэр даруй баян хушуурга тойрон хурд мэдэн давхилаа. Станц үеийнхэн шажигнан дуугарч эрэл бүтэл муутай байгаа мэдээ ирсээр байлаа. Охины зайсан гудам руу эргэж 2 салаа замтай таарчхав. Зүүн эргэх гэснээ гинэтхэн болоод баруун эргэн эржигэнтэл давхисаар мухар гудамны эцэд хүрчээ. Хашааны гадна сүүлийн үед үзэгдэх болсон Японы цоошин жип зогсох нь дөлийг эргэлзээнд оруулсан тул яран машиндаа суужээ. 19 дугаар хэсэг төгсөв. 100 дамансан хайр 8 дугаар бүлгийн 20 дугаар хэсэг. Мухар гудмыг сүлжин огцон мушгин давхих машин үеийнхэн дотор муугартал донслно. Шүрээг өвдөр дээрээ тас дэвэрсэн өөхнөөс надхаастай ойж буух бамхар зөөлөн өгцгөнд нь аль хэдийн тажаатан сэрэлтжээ. Эмзэг турхан ялгуун жалгаагүй хөөхөө атгуулчихсан царийн цөнхийчихсэн бүл тэгнэж явв. Хүүхэд насны хар дурсам сэдрэн ухаан санаа нь манаравч тэр одоо том хүн болсон. Зүрх сэтгэлээ алдан ухаангүй дурлсан төгөлдөр нь заавал аварна гэж бүрэн итгэж өөрийгөө зоригжуулж явлаа. Шүрээ түүний гарнаас тас атгаад урууга тавшин дохио өгөх бөгөөд энэ нь зоригтой байгаарэ гэсэн үг. Ловсонгийн 2 туслах чухам хаашаа яваад байгааг мэдхэ болон удилсан ч тун удахгүй гайхам жаргал эдэлхээ төсөөлөн тэсгэл алдан адгаж байв. Архин гарч зүрх алдаж эхэлсэн 2 туслах сэм дохилсон хаанаас ч юм шил арх гарган залгилаж айх эмээхээ бүрэн умарджээ.
Жолоо мушгин давхих ловсон л таг дуугүй энэ нөхцөл байдлаас хэрхэн цэвэрхэн гарахаа ян тан төлөвлөн явсаар мухар удам тулмагц нэг нь буугаад хаалга онголго гэж хашгирав. Төрхөн ялгууныг тэрж алсан туслах хэр сугусран гараад хашааг даван орчихов. Энэ боломжийг анад суусан шүрээ үл алиг өндийс хийснээ тэрж мансуусан ирэн аюулхаа дунд нь байдаг хүчээрээ тохиолдлоо. Ялгууна зүгт хэмээн орлоод өөрөө хаалганы бууж ялгуунч гараад ирлээ. Гэвч насандаа баймгийн хурдан шалмаг хөдлөх ловсон үсрэн гарч ирээд ялгууныг үстэн чарлуулахад "Ахаа бид хоёр боллоо. Та найзыг минь битгий өвдөг" гэж сул дорой дуугаран туслахуудад нь чирэгцээр дотгош оржээ. Архаг хулгаар ловсон шалны дороож хуулан дөрвөлжин таг нэгээд "Наад хоёроо түр ийшээ оруулчих. Түргэл" гэж бараг л хашгирч орхив. Дэндүү сайхан хүүхнүүдэд тачаадан болдоггүй барн хатуур нухах хоёроор даалгаврыг ёсчлон гүйцэтгээд "Та яагаад байна? Дуртай хүүхнээ сонголдоо. Бид хоёрт нэг нь хангалттай." "Харин тийм. Яасан аймхаа болчихов" хэмээн дор дорой гуншганцгав. Лувсан амандаа долоовор хурууга хүргэн "Шш" гэчгээд телефон утас ирэгдэн хэн нэгэнтэй товч тодорхой ярьж дуусмагц "Та хоёр аангээ сонсож бай. Арай өндөрдөө том биетэй нь улсын хурлын гишүүн Ган зоригийн охин. Ган зориг бол нэр нөлөө танил талагтай том хүн. Бид хүслээгүйсээсэн ч тэд Улаанбаатарыг оронгоор нэргүүлээд ч олж дөнгөнө. Надад арга байна" гэв. Ямар арга? Гуруула баха хантал эдэлж жаргачаад мөчилж алаад хээр хайчихвал хэн идэх юм гэж. "Тэгнэ. Гэхдээ төрийн онцгой эрэгтэйг та хоёр сайн мэдэхгүй л байна. Шүүхгүйгээр шууд яллах хэрэгтэй аимшигтай хүн. Тэр жалгаагүй биднийг ирж яваа. Хоёр туслах нь аягүйдэж эхэлсэн бололтой. Тэгээд ямар арга олов" хэмээн гүвтнэв. "Би хоёр хүн дуудсан. Нэр нөлөөтэй эрх мөд. Сайхан хүүхнүүдд ч дуртай. Мөнгөөр зарчхана. Тэд сайндаа л хоёр орчхоод харьцгаана. Гол нь цагдаа прокурорын том албан тушаалтнууд учраас биднийг мөрдүүлэхгүй байх арга хэмжээ аваад өгнө. Та хоёр жаахан тисчих." Нэрэл Лувсангийн энэ зал хоёр эрт таалагдсан бололтой архиа гударч зуутал гадна машин ирэх дуу гарч тавирчим насны цэвэрхэн хувцастай хоёр эрхэм ороод ирлээ. Лувсан маасан инээсээр угтан ширээнд урьд суулгаад "Нөгөө хоёроо үзүүл" гэж шивнэв. Шүрээ ялгуун хоёрын гарыг ард нь барьсаар орж ирэхэд эрхмүүд тун нэхур харснаа толгой дахин үндийлээ. Лувсангийн магнаа тэнийжээ. Зэрэгэлдээ хоёр өрөөг түлхүүрт онгойлгон хүүхнүүдийг нэг нэгээр түлхэн оруулаад цэмцгэр эрхмүүдэд хандан "Шань жимснүүд айлгуутвал алгадаад унгаагаарай" гэж шүдэ хаврын шивнэжээ. Гэнэтхэн машин дуурахыг сонссон Лувсангийн царай Барсхийн хоёр туслах руугаа давхивал тэд сэм гарснаа удалгүй эргэн орж ирээд "Төөрчсөн цогт бололтой. Явчихлаа" гэхэд сая санаа амран уужраад хоёр эрхмийн өгсөн бодолтой мөнгийг задлан тоолжээ. Охины хэлсэн мухар гудам мөн байсаар атал гэнэтхэн эргээд явчихсанд ихэд гайхсан төгөлдөр "Хөөе дөлөө. Энэ хаашаа мөн байна. Чи яаваа" гэхэд хар цагаан дууга хураасан дөл гудамны өнцөг тойрмогц шүрх хийтэл тойромслон зогсоод "Би мэдсэн. Ингэх ёстой байсан юм. Чи яг 3 минутын дараа хүрээд ир. Би явлаа" гэчгээд гайхшралд автсан төгөлдөрт хариуч хэлэлгүй гүйж одлоо. Мухар гудам хүртэл 300 м зайг хоромхон зур туулсан дөл дөхөж очмогц газраас чулуу шүрэн гоёмсон машины салхины шилийг тар нэр хийтэл хагалчаад хашааг нь сэв хийтэл үсрэн давж байшингийн хаалганы ард зогсчихов. Цоож торжигнан дуугарч "Хэн бэ?" гэсээр гарч ирсэн эрийг цохиж унгаагаад араас нь ирснийг нь ч нударгалан гарыг нь мушгин өтсөөр дотгош орлоо. Байдал бишсэнийг мэдсэн Лувсан
тохойгийн урд чинжаал барин дайрсан ч өөдөөс түлхэгдсэн туслах эрд тулан гараа татаж амжилгүй бүлж орхив. Сэхэр замжаагүй байтал хутгатай гарыг нь шаржигнуулан мушгах тул охид хаана вэ хэмээн хашгирлаа. Нэг гарныхаа мөрийг мулт мушгуулсан ловсон тэр хэмээн хоёр хаалга руу эрүүгээрээ заагаад нүүрэндээ гал манартал зохиулан ухаан баларчжээ. Гараа ардаа хүлүүлсэн шүрээ чухам юу болох гэж буйг таамагласан ч зүрх алдсангүй. Ялгууны бүлтгэнэн тормолцох нүд рүү лаламхийн зоригжуулаад өрөөнд түлхэгдэн орлоо. Өргөн орд тухлаг буудан хэвсэр тогтжуулсан өрөөний юмс адарнаас дүүжигнэх хурц гэрэлд тов тотхон харагдана. Нүд алдан үзэгслэнгой хүүхнийг хараад шүлсээ гүд хэдэл залгин хувцаа яран тайлах цэмцгэр эрхэм янгхан минь эзэнт чинь хангалттай мөнгө өгсөн. Намайг жаргаж чадвал дэсээр алхамд өгснөө хилэнтэй гялалзах тас хар нүдний харцанд зүрх алдан алхаагаа удаашруултал үүдэнд бижигнэлдэх чимээ дуулдан гайхшран алмаартал хүүхний урд чулуун хөл гялсхийн салтаар нь өшгөлөж орхилоо. Хаалга зад тэрэн орж ирсэн дөл шүрээ дэсээр зүтгэл би зүгээрээ ялгуун тусал гэж хашгирчээ. Эмзэг турхан атлаа эгэлгүй үзэгсэнтэй ялгуун гэнтийн түргмэлэлд үнэхээр их зочирджээ. Гэвч шүрээ найзынхаа эрмэг зоримог байдлыг хараад л сул дараа байха болчихов. Цэмцгэр эрхэм гойлог турунхаа хүүхнийг таашаан харснаа ажилда хэрэм бидээ царай зүс бийхаа тунгой за шалгая да. Дэсээр ойртон хумхан тэврээд булбраа улаахан уруулыг нь шимэхээр айхлан зүтгэлтэл үүдэнд пижигнэн сонсогдох нь тэрэ. Ловсон муу нохоочин хэдэн халдар төгөргөө булаацалтаад гэж хашигчин ялгууныг тэрэн эрэхтэл хаалга зад зохигдон онгойчхов. Ловсон чээ. Ууртайг чинь эргэн харсан цэмцгэр эрхмийн өөдөөс төрийн алтан соён бүхий дөл тулж би биш гэж бовтонсаар зуун тусчээ. Ялгууна. Төгөлдөр үүдэн сарван унсан хүмүүсийг хараад муу юм бодон чарлсаар ортол төгөлдрөө би энд байна. Дэсээр ялгуун ингэртэн тэврүүлэн мэгшиж гарынхаа хүлээстэй ноцолдон урагшлах шүрээж өмөлцөөр дулын өдөөс зүтгэллээ. Хэдхэн хормын дараа хувцаа хамхумхан өмссөн цагдаагийн дэд хурандаа амар прокурор норов нар царайгаа бараалган сууцгааж өөдөөс нь цоо ширтэх тулд байцаагдаж байлаа. Эстанц үе үехэн шажигнан дуугарч дөлөөс нөхцөл байдлыг асуух тултна. Энэ төгөлдөр миний найз та хоёрт би нэг удаа сануулсан. Одоо яах вэ? Бид бие үнэлэгчэд л гэж бодсон. Үүнхээр таниагүй буруугач хүргээгүй шүү. Төрийн тогтой хүмүүс ийм бузар юм хийж явах ч гэж те. Хайр нэртөр. Чи биднийг энэ удаал өнгөрөөч. Төгөлдрийн асуудлыг бид ч мартъя. Наймаалцж байгаа мó? Үгүй, гуйж байна. Шүрийн ялгуун хоёрт хуруу хүргэж чадаагүй зол болж. За яах вэ? Дууг өнгөрөөе. Гадаа хүлээтэй байгаа 3 этгээдийг би мэдээ шийдчихье. Ам алдахгүй гэх баталгаа өгч чадахгүй. Та хоёр найзууд чинь зохицуулж дөнгөх үз. Одоо явж үз. Амар норов хоёр санда минь гарч төгөлдөр нүдээ бүлтээлгэн гайхсаар зөрөн ороод иржээ. Хаа явсан газраа адал явдалтай учирч байдаг дөл маань аглаг хөдөр үгээ буцах боллоо. Төгөлдрийн саналаар ойр дотных нь өдөж өгөхөр болж зам дагуу тоглог амралтын газар төрс садан хоолцой болцхон халуун дотн хууч яриа дэлгэцгээв. За ер нь хуландаа машин барихыг зааж өгнө. Хаа нэг уух уй гарахаар хэцүү юм гэж дөлийг алиалахад буланд тормолзон хөөе би чадна. Чи зааж өгсөн шүү дээ. Та хоёр хоноод яваа. Хэдүүлээ сайхан наргий. Тийм шүү хоноод яв. Энд янзын гоё байна гэж бусд нь шуугилдав. Дөл удаан бодсноо хуланг дуудан чихэнд нь юу ч юм шимжихэд цаадах нь толгой дохиж харагдана. За бид хоёр хонохоор боллоо. Харин та нар
Өдөөний маань бор гэрээр зочлоорой гэхэд бүгд алга ташин уух халцгаав. Бүхний харийг булаасан гэгээ охин хонгор шаргал үсээ намруулан гүйж хүн бүртээ элдэг найрсаг харцаг хагаад тэр дунд хулан дээр хэд хэдэн удаа гүйж очин чихэнд нь шивнэн инээд алтна. Ёстой л хундаг тавилгүй архиж, удаг тавилгүй мах зоосны дараа олны байдлыг ажиж суусанд бол сэмхэн төгөлтрүүлүү ирмээд бусдаасаа захлан холдлоо. Налгар намар дуусаад дөн өвөл ирхнээ дээ. Тийм ээ. Дахиад нэг он дуусгана. Төгөлтрөө. Улан бид хоёр чамтай нэг зүйлийн талаар ярих гээд. Хөөе, та хоёр ч болгонаад юугаа нуцлаа гэсээр улан гүйжирэн дөлийг сугадаад гэгийн хүслийг биелүүлье гэж тод чангаар хэлв. Жохом юу ярилцах гээд байгааг сая л ойлгосон төгөлдөр би зөндөө бодсон. Ялгууныг буруу сонголт хийхвэ гэж харзансан юм. Саяхны явдал намайг шийдвэр гаргах ёстойг ойлгууллаа. Тэгээд гэрлэн эцтэй. Тийм ээ, гэрлэн. Хамгийн анхны урилга танаа гэр бүл дүгнэ. Хөөх, яг зөв. Дөл бид хоёр дуртай очно. Тэгвэл та хоёр тун удахгүй эргэж ирэхэндээ. Тийм хурдан уу? Ирнэ. Ирж тасардлаа. Цэнгэг агаарыг дөрөгтөл чин сэтгэлээсээ нээлтэх залуус дээр хазарны агаарчсан төрхөн ялгуу нэмэгдэн хэрэгт дурлав. Ялгуунд хэлэхгүй. Бид нууц имэрсэн юм. Өөдгөө юм бэ. Хөөе та нар юундаа инэлцэн? Цэх гойлог бидээ хөөрхөн шүрээж хүрээд ирлээ. Нууц. Дөл халамтсан бололтой орилож уланж даган хашгирлаа. Энэ чимээнээр бусд нь гүйлдэн ирцгээж учрыг оогт ойлгоогүй ч нууцыг сонсъё хэмээн нэр хийтэл орилолдож үчийн сэрүүн агаарт тархан хажууд дүнхийг уусч даган цурайллаа. Төгөлдөр гар занган бусдынхаа чимээг зогсоогоод урагш алхан ялгууны өмнө нэг өвдгөө нуглан суугаад ялгуунаа би чамд хайртай. Чи надтай гэрлээч хэмээн тодчон хэлжээ. Нулимсэн сад тавин урссан ялгуун тийм ээ би ч өшүүрч байна гэд ухсхийхэд төгөлдөр тэврэн авч цугларсан хүмүүс уйгаалan алга ташин баяр хүргэн орилолдон бөөн шүүгэн боллоо. Хөөрхөн шүрээж ихэд огдолсон бололтой хархан нүдэндээ гялтганах нулимсаа сэм арчхад улан анзааран дөл рүү тонгоогоод чи яваа шүрээг татгаруул яв би араас ч нутахгүй очно гэд зөөлхөн түлхжээ. Тэнгэр додод тодорсоор орчныг гүн харанхуй нөмөрхөд шинэ Монголын шилдэг залуусын дуйлаан цэнгэх чимээ улам бүр чангарсаар байв. 20 дугаар хэсэг төгсөв.